Үерийн эрсдэлтэй голын голдрол дагуу баригдсан авилга хороолол буюу аквагардныг нураан хэмээн дарга нар ярьдагч өнөөдөр тус барилга баригдаж дуусаад оршин суугчид ороход бэлэн болоод байгаа. Шүүхийн маргаан нэцлэгдээгүй байхад ийхүү улсын комисс хүлээн авсан төдийгүй доод тал нь 6 сар хөөцөлдөж авдаг барилгын олон зөвшөөрлийг 2 сарын хугацаанд авч барилгын ажлаа эхлүүлжээ. Тэгвэл нийслэл хотод авилга хороолол шиг 3800 гаруй зөрчилтэй барилга баригдсан ч стандарт норм дүрм хангаагүй нэг ч барилгыг нураасан тохиолдол байхгүй байна. Эхлүүлэх үе дээр болохоор 17 үе шат байгаа. 17 үе шатн дээр нь энгийн одоо чул яг хууль тогтоомжийн дагуу 10 хоног, 15 хоног, 20 хоног шиг юм ингээд шатны зөвшөөрлүүдийг аваад явах юм бол өөрөө 6 сар шаардлагатай байдаг барилгын компаниуд. Гэтэл тухайн компанийн хувьд болохоор 2 сарын дотор бүх зөвшөөрлөө авсан. Тэгэхээр энэ чинь өөрөө шат амжилгуудад давтсан мэдээж хэрэг тодорхой төвшөнд албан тушаалтнууд бол одоо эрх мэдлээ уруул ашигласан тохиолдол нь харагдаж байна гэж харж байгаа. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлт болон нийслэлийн холбогдох энэ шалгалтын чиглэлийн байгууллагууд зөвшөөрөл өгсөн. За дээрээс нь шүүхтэр явж байгаа процессоос болоод асуудал нь шийдэгдэхгүй удаад байгаа. Тоглоомын талбай орох гарах гарц ногоон байгууламжгүй зураг төслөөсөө өөрөөр баригдсан орон сууц барилгад хот байгуулалт хотын стандартын газар зөвшөөрөл олгосоор ирсэн. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох бус авилга хээл хахуулаар хөрөнгөчсөөр иржээ. Нийслэлийн хэмжээнд бол бидний хувьд бол 3 удаагийн нийслэлийн эрдэмтдийн хурлаар оруулаад за 90 орчим стандартыг бол одоо ингээд төрөл тус бүрээрээ ингээд батлаад хэрэгжүүлээд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр нэгэн зөвшөөрөл олгогдсон зөвшөөрлийн дагуу тэр барилга байгуулж явж байна. Тэнд хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, ногоон байгууламж тийм ээ. Хүнд орц гарсны асуудал, гадна одоо хашаа хайсны асуудал гэл энэ бүгд чинь бүгдээр хот байгуулалтын стандартын газар ерхий архитектурыг баталдаг. Барилгын дээвэр дээр хүүхдийн тоглоомын талбайгаа хийцэн барилгын компаниуд байлаа шүү дээ. Энэ чиглэлээр бид нэр одоо улсын комисс хүлээж авахдаа саний стандарт норм стандарт хангаж байгаа эсхийг шалгаад үгүй бол үүрэг даалгавар өгдөг. Тодорхойлбол улсын комиссийн 330 гаруй хяналт шалгалт хийдэг албан тушаалтнуудад үндэслэгүй хөрөнгөчсөн авилга авсан байж болзошгүй хэргийг авилгатаа тэмцэх газраас мөрдөн шалгасан байдаг. Баригдсан барилгыг хүлээн авдаг улсын комиссийн нэг байцаагч 30 сая төгрөгийн авилга авсан зөвшөөрөл олгосон барилгаасаа хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан хэд хэдэн орон сууц авсан зэрэг хяналт тавьж ажиллах ёстой төрийн байгууллагын албан тушаалтнууд нь барилгын салбарт авилгыг цэцгэлүүлж байна. Улсын комисс хүлээж авахтай холбоотой авилгын эрсдлийг бол 2 жилийн өмнө танилцуулсан шүү дээ. Нэг комиссийн гишүүн бол ойролцоогоор нэг 30 орчим сая төгрөг буюу $8500 тэмцэх хэмжээний хагуулал авд юм байна. Үнсгүй хөнгөцсөн хэд хэдэн бас этгээдүүд бол ингээд одоо шалгагдж байна гэдэг өмнө танилцуулсан. Барилга зөвшөөрлийн тухай хууль дүрм энэ салбарт хангалттай байгаач хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яам барилгын хөгжлийн газар хот байгуулалтын газар гээд зөвшөөрөл олгож хяналт тавьдаг. Төрийн байгууллагын албан тушаалтнууд хуулиа огт биелүүлээгүй ирсэнтэй холбоотой. Хэрвээ хууль хэрэгжиж хариуцлага тооцдог байсан бол өнөөдөр хүүхдүүд тоглох талбайтай ногоон байгууламж явган хүн алхах замтай байх байлаа. Мэдээж магадлал зургийн одоо магадлал хийдэг тийм. За дараагаар нь бол барилга баригц угсралт хийсний дараагаар комисс хүлээж авдаг байгаа. Тэгэхээр энэ хоёр тогтолцоо өөрөө бас төрөөс хийж байгаа хяналт байдаг. Гэтэл харамсалтай нь яг тухайн зураг төслийг боловсруулсан за барилгыг угсарсан хүмүүст өөрсдөнд нь ямар ч эрх мэдэл байхгүй буюу энэ тогтолцоонд за яг энэ дагуу зургийн дагуу баригдаж байгаа юу үгүй юу гэдэг хяналт хийх эрх мэдэл нь өөрсдөнд нь байдаг. Зохиогч хяналтаа тавих хэрэгтэй. Зохиогчийн хяналт тавих хэрэгтэй. Зохиогч хяналтаа бүрэн дүүрэн гүйцэж тавьж чадахгүй байгаа. Үндсэндээ зургаа баталчаад явц дунд жоох хяналтаа тавиад улсын комисс өгөхөд нэг дүгнэлт бичдэг. Тэгэхээр зохиогч бүрэн хяналтаа тавиад зохиогч тэр хяналтаа тавьсан барилга хүлээлгэж өгөхдөө түүнээс гарсан үр дагаврыг зохиогч хариуцлах хүлээдэг хариуцлагыг тогтолцоог хуулиар өндөржүүлэхгүй бол бас болохгүй юм билээ. Мэргэжлийн хяналтын байгууллага Татан богдож нийслэлийн хяналтын газар байгуулагдсан. Хагас жилийн өмнө байгуулагдсан тус байгууллага иргэдээс ирсэн 500 гаруй гомдолд хяналт шалгалт хийжээ. Барилгын салбарт энэ мэт төрийн олон байгууллага хяналт шалгалт хийдэгч хин хиндээ хариуцлага тооцож чадахгүй барилгын салбарын авилгын сүлжээж тасрахгүй юм.